За Мексик цаана чи юу болоод байна өнөөхан? За хаасайгүй дэлхийн хаасайгүй Мексикт болоод байгаа асуудлыг сонирхоод байгааг та бүхэн сонссон байж магадгүй. За үүнтэй холбоотойгоор Мексикт болсон эмх замбраагүй саяхан болсон баримжлагын аллагтай холбоотой нэг хүний нэр Google Trend-ээр тэргүүлж өгч байна. Америк нэгдсэн улсад гэхэд Эл Менчо гэдэг хайлт 1 сая хайлтаа, Мексиктэй 1 сая хайлтаа, за бусад Япон, Солонгос, Орос гэд бэж бүх улсуудад Эл Менчо гэдэг хайлт тэргүүлээд байна. За Эл Менчо гэж юм бэ? Бүгдээрээ сонирхоод үзье. Эл Менчо бол зүгээр нэг гэмт хэрэгтэн биш. Өнөө цагийн хамгийн аимшигтай, хамгийн харгас гэмт хэргийн бүлэглэлийн үүсгэн байгуулагч аа. За энэ Мексиктээсэн картелуудыг та нар сонсч л байсан баг. Хамгийн аимшигтайнууд нь жишээ нь Эл Чапого сүүлд 16 онд баригдсан. Энэ хүн баригдаад Мексикт гайгүй боллоо гэсэн чинь үгүй. Эл Чапог баригдсанаас хойш Мексикт аллах бүхэн дээд түвшинд өрсөн. Энэ бүх аллах гэмт хэргийн асуудлын цаана Эл Менчо зогсож байсан юм. Тэр бол зүгээр нэг ганцаар биш. Тэр гэмт хэргийн бүр вант улсыг байгуулсан ийм хүн байгаа даа. 2019 онд л гэхэд Мексикт хүн амны хэрэг түүхэн дээд түвшинд 35 мянган хүн хүрсэн. Эл Менчогийн үүсгэн байгуулсан Халискогийн шинэ үеийн картел гэдэг энэ бүлэглэлийнхний гар бие оролцсонтой бас холбоотой. За Эл Менчогийн энэ үүссэн картел нь зүгээр нэг халаа зосгүй маш харгас хэрсгийгээс гадна бас энэ одоо харгас хэрсгийг харгислаа олон нийтэд хандаж контент хийж олон нийтэд PR-ын ажил хийдгээр бас онцгой тийм бүлэглэл юм байна. За тэр аллах, хэдлэх, айдас гүйц давтуулах контентуудаа олон нийтэд хүргэдэг болж тараад. Ингээд зогсохгүй бас олон улсын шинж чанарт болсон. Америк руу хар тамхи гаргахын тулд зөвхөн шууд Америк, Мексикээр дамжиж биш. Австрали болон Канада гээд бусад улсуудаар дамжиж хар тамхиудаа гаргадаг. Дээрээс нь Мексикийн картелууд зөвхөн ганц одоо Колумбд тарьсан органик хар тамхиудаар л одоо бизнесээ явуулдаг байсан бол энэ удаагийн Халискогийн шинэ бүлэглэл синтетик буюу химийн аргаар гаргаж авсан хятадуудаас түүхийдээ аваад химийн аргаар хар тамхи боловсруулад энийг Америк руу зардаг ийм 10 тэрбум долларын жил болгон хэрэгэлттэй бүхүүлдэн одоо юм гэмт хэргийн вант улсын толгойлогч үүсгэн байгуулагч нь саяхан Мексикод баригдсан байна. За энэ хүнийг барихын тулд зүгээр нэг цагтаа очиод барьчаагүй. Мексикийн тусгай хүчнийхэн, тагнуулын албаныхан, цэргийн албаныхан дайчлагдаад Америкийн нэгдсэн улсын бас тагнуулын албатай хамтарч иж Эл Менчогийн хүү барьж авч саяхан алсан байна.